За сайн байцгаана уу манайхаа. За юм амархан салбид гэнэ. Сүүлийн үед ер нь уцбаг ордог амархан салбид төлхөө оруулаад байгаа. Ийм хоёр өөр өнгөрөхсөн байгаа. Энэ бол аюу амархан. Одоо би энэ жирийн шар утсаараа та нар заагаад явчихна. Энэ 5 номерын зөв ашигласан байгаа. Энэ сүсэмний утсан 5 номерын зөв сайн тохирч хийлээ. Тэгээд хажуудаа хайчаад аваад авчих. Тэгээд энэ став нэхэд маш амархан байгаа. Уцбаг ордог. Тэгээд ингээд энэ салбид шиг нэх нь ерөөсөө. Салбидхан сүсэмэд бол нэлээд оруулаад байгаа шүү. За энийг та сураад аваарай. Нэхэд маш амархан байгаа. За одоо ингээд шар утсаар орлуулад нэ. За гоцоогоо үсгэнэ. Гоцоогоо үсгээ тэгээд энэ гоцооноосоо за татж гаргалаа. Дэшнээ 3 аавна. 1 2 3. За 3 авчаа тэгээд дахиад 1 нэмээд 4 болгочоороо. Ингээд 4 болгоно. Энэ сул явалттай учраас эхнэлдээ нэгийг нэмж байгаа шүү. За ингээд 4 баг нь усгачлаа. За дараагийн баг нэг утсаа ороогоод ингээд авлаа. 2 дахь баг нь услаа. Багнаа босгочоод нэг сул явж байгаа шүү. Эндээ сая 4 авчих тэнтэйгээ адилхан. Эндээ сая ингээд юм багнаа босгочоод дахиад нэг сул авна. Сул авч байгаа дараагийнхаа багнаа босгож байгаа шүү. Ингээ 3 дахь баг. Дундаа нэг сул явалттай байх нь шүү дээ. За 3 дахь баг нь. Сулаа авлаа. 4 дахь баг нь. Зүг ороогоод гоцоонд оруулаад ингээд татаж аваад нэг аваад 2 дахьт ингээд энэ багнууд босч байгаа. Тэгээд энэ баг нь хоорондоо нэг сул яваад байгаа. Нэг сул. Тэгээд дахиад зүг ороогоод нэг дахиад нэг сул явна. За ингээд энд эхлээд 4 авсан шүү дээ. Тэгээд нэг баг нь усгаад нэг сул яваад дахиад нэг баг нь усгаад нэг сул яваад дахиад нэг баг нь усгаад дахиад сул яваад ингээд дундаа нэг сул явалттай ийм 12 баг нь усгах нь шүү дээ. За 12-ыг усгах шүү. Одоо энд хэд уссан бэ? 1 2 3 4 5 уссан байна. Нэг сул авцсан байгаа сая авцсан. Тэгээд ингээд мартахгүй тулд ингээд багнаа босгонгуудаа мартахгүй тулд нэг сулыг аваад яваад байгаа. За ингээд 12-ийн баг нь усгана. Дундаа нэг султай. За энд ийм 12 баг нь усгана гэдэг шүү дээ. Дундаа сул нэг авалттай шүү. За энэ 11 баг нь ингээд босчлоо. Сул нэгийг авлаа. Зүг ороогоод татж гаргалаа. Гээд за ингээд 12 баг нь үссэн. За хамгийн сүүлийн 12 дахь багнаа авчаад тэгээд нэг сул яваад тэгээд эндээ битүүлнэ. Эн чинь 4 авцсан байгаа шүү дээ. Эхлээд нэг сул явалттай зөв 4 авцсан байгаа. Тийм учраас 1 2 3 дахь дээр нь битүүлнэ. Нэг сул явсан нэг 4 явсны чинь хамгийн сүүлийн нөхөн эндээ юм энэ сул явалттай адилхан юм болохын тулд одоо яах нь вэ? 1 2 3 дахь нөхнөөс авах нь шүү дээ. Ингээ битүүлнэ. Ингээ битүүлчлээ. За энэ утсаа жоохон умалгаа татаад тэгээд ингээ 12 баг нь үүссэн байгаа шүү. Дандаа нэг зайтай байх нь шүү дээ. Нэг султай наалтсан биш дандаа нэг султай 12 баг нь үүснэ. За тоолчроо багнаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 баг нь үүссэн. За бүгд юм тэгээд дандаа 12-оор явах нь шүү. 12 гэсэн тооноос ерөөсөө өсөрч болохгүй. За тэгэхээр зэрэг одоо ийм нүхтэй юу байгаа шүү дээ. Энэ нүхнүүдээс одоо 2 баг нь энэ нүхнүүдээс 2 баг нь усгаад явна шүү. Тэгэхэд бол одоо энэ утас чинь ингээд битүүлчихээ зэрэг утас чинь энэ нүхнээсээ жоохон хол байгаа биз. Тийм учраас энэ нүхэнтэй ойртуулахын тулд утсаа ишиж чирж авчираад энэ нүхэндээ хийгээд ингэж гаргаад ингээд шууд битүүлж байгаа юм шиг аваад энэ нүхэн дээр утсаа авчирч штэ. Цаашдаа утсаа. За тэгээд одоо энэ үүссэн энэ зайтай нэг нүхэндээ 2 баг нь усгаад явна шүү. За тэгэхэд бол яах вэ гэхээр 1 2 3 авчихна. Тэгээд эндээс одоо энийг баг нь усчлаа. Одоо хосоор дахиад нэг баг нь усгах нь шүү дээ. 2. За энэ 2 босчлаа. Дараагийн нүхэнд тэгээд энэ 2-оо босгочоод тэгээд дунд нь заавал нэг сул явуулт явчих шой баг нь. Энэ нүхэндээ 2 багнаа усгачлаа, нэг сул авлаа. Зүг ороогоо дараагийн нүхэнд 2 авах нь шүү дээ. Нэг дахийг авлаа. 2 дахийг авлаа. Дахиад энэ 2-ын хооронд дахиад сул явах нь шүү. Энэ 2-ын хооронд сул авахгүй шууд нийлсэн 2 баг нь босгоод нэг сул аваад дараагийнхаа нүхэнд дахиад 2-ыг аавна. Нэгийг авлаа. 2 дахийг авлаа. За сул нэг авлаа. За энэ нүхэнд дахиад 2. 1 2. За ингээд сулаа авлаа. Мартахгүй сулаа шууд аваа явна шүү. За одоо ийм маягтай ингэж яваад энэ дээр ирэхлээр энэ юу чи 24 болно шүү дээ. За одоо энэ дээр үлцээ. За одоо ингээд сүүл дээр нэрч байна.
За эндээ энэ хоёрыг авчлаа. Нэг сул явалтаа явлаа. Дахиад энэ нүхнээсээ хоёрыг авах нь. Нэг авлаа. Хоёр дахь авлаа. Тэгээд нэг сул авлаа. Энэ сүүлийнх нь нүхэнд. Хоёр хосоос бага нь үсгэж штэ. Хоёр. За энэ чинь бас 12 байх хэвээр. Энэ юу чинь. Тоон бол 12-оос ерөөсөө хосоосоор 12 ш. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За 12 гэдэг чинь 24 байхгүй юу? Нэг нь тоол бол 24 байж штэ. За тэгээд энийгээ битүүлнэ. Нэг дахь үеийг явчлаа, хоёр дахь үеийг явчлаа. Энийгээ битүүлээд энэ арай дээрээс ингэж битүүлж авчаад за одоо ингэж нэг дахь үе, хоёр дахь үе, гурав дахь үеийг эхлэх гэж байна. Тэгэхин тулд одоо энэ зайтай энэ дандаа нэгээр сул авсан зайтай нүхнүүдтэй авж байгаа учраас энэ нүхэндээ зүгөө ойртуулна. Зүгөө биш нь утсаа чирж энд авчирна штэ. Тэгжиж дараагийн ажиллагаа нь явагдана. Тийм учраас эндээс нэг аваад битүүлж байгаа юм шиг ингээд авчих. Тэгээд энэ одоо 3-аар авах гэдэг нүхэндээ зүгөө хийлээ. За татаж гаргаж авлаа ингээд. За одоо эндээ 3 баг нь усгана. Айгу амархан. За ямар ч гэсэн 3 авчих тийшээ. Тэгээд эндээ одоо нэг нь үсчлээ. Одоо нэмж 2-ыг үсгэнэ штэ. Тэгэхээр зэрэг эндээ нэг энэ тоо нэмэгдээд явж байгаа. 1 2 баг нь усчлаа. Одоо эндээ 3 баг нь усгана штэ. 1 2 дахь нь бослоо. 3 дахь нь бослоо. Тийм байгаа. Одоо энэ зайнуудаа 3 баг нь усгаад явах нь шүү дээ. Тэгээ 3-гаа усгачлаа. Одоо нэг сулаа заавал авах шүү. Энэ хооронд сул маш заавал авч байгаа. За дараагийнхаа энэ нүхэндээ одоо 3 авах нь байна. 1 авлаа, 2 авлаа, 3 авлаа. За тэгээд яах нь вэ? Сулаа явна. Сулаа ерөөсөө мартчих болохгүй. Нэг сулаа авчлаа. За харж байгаа зин. Нөгөө нүхнээсээ 3 одоо энэ нүхнээс 3-ыг авах нь шүү дээ. Тэгтээ дундаа нэг сул явалттай. За энэ тооч нь ахаад явж чинь. Энд нэг авсан бол ийшээ 2, ийшээ 3 болоо явж чинь. Дараагийн ээлж нь 4 болно эндээс. За одоо ингээд дараагийн удаа энд за одоо ингээд нэг 2-оор бацгасан багныхаа яг энэ дундлын нүхэнд нь 3 авах нь шүү дээ. Энэ харж байна уу? Энд 3, дараагийн нүхнээс 3. Тэгээ эндээс сул нэг аваад 3. Энэ яг энэ 2 багныхаа голд ингээд 3 баг нь үсгэд явах нь шүү. 3. За одоо энд ингээд 3 дахь үеийг ингээд дуусчихна. 3 дахь үеийн тэгээд ерөөсөө энэ 12 нь алдахгүй заа юу. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 одоо 12 дахь эндээс босгоно. Тэгээд үржүүлэхээр яг 3-аар үржүүлэхээр тэгээд 48 болно шүү дээ энэ чинь. За тэгээд одоо энд нэг сулаа сая авчлаа. Ингээ 3 багнаа босгочихж байгаа шүү дээ. Тэгээд нэг сулаа заавал авах нь шүү дээ. Тэгээд одоо энэ сүүлийнхаа энэ нүхэндээ 12 дахь 3 хос багнаа босгоё. 1 2 3. За дээш нь одоо 4 болоод явна шүү. Багнаа. За эндээ одоо ингээ битгүүллээ. За 1 2 3 дахь энд хараа дээрээсээ ингэж битүүлээд за татж гаргалаа шууд ингээд авна штэ. За тэгээд нөгөө юунууд чинь одоо энэ дэр энэ утсаа чирж авчрах нь штэ. Энэ утас чинь нэлээ холтчлоо. Одоо энэ 3-ийнхаа хоорондох энэ нүхнээс 4 баг нь усгах шүү. Эндээс 4, эндээс 4. Эндээ нүхэндээ энэ ойртуулж утсаа чирж авчрахын тулд одоо яаж чирж авчрах вэ гэхээр зэрэг ингэж энэгээр ингэ зүгөө оруулаад уцаа татаад шууд ингэ битүүлж байгаа юм шиг ингээд дахиад эндээс нэг авчи. Ингээд тэгээд одоо нүхэндээ оруулаад ингээд уцаа энэ нүхэндээ чирээд авчирч штэ. За тэгээд одоо энэ нүх болгоноос 4 баг нь усгах шүү. 2 3 эхлээд авчих. Тэгээд энэ нэг нь босчлоо. 2 3 4. За 4 яваад нэг сулаа авна шүү. Нэг сулаа аваад. Дараа нь энэ дээр чинь 5 босч ирнэ шүү дээ. За 4 авчлаа. Нэг сулаа авчлаа. Дараагийн энэ багандаа ахаа 4 босгох нь шүү дээ. 1 2 3 4. Нэг сулаа авлаа. За одоо ингээд тоон ахаад явж байгаа шүү дээ. Энд эхлээд нэгээр эхэлсэн бол 2 2-ын дараа 3 одоо ингээд энэ нүхнээсээ 4 баг нусгаа явж шít. Тэгээ одоо энэ дээр ингэж ирээд дараа нь эндээсээ 5 баг нусгаа тэгээд дуусна шүү. За одоо ингээд 5 баг биш 4 баг нусгаа явчлаа шүү. Энэ нүхнээсээ 4 нэг сул аваад 4 нэг сул аваад 4
гэж явсаар байгаад эндээ одоо энэ 11 дэх дөрвөө хийцэн ш тоолоод үзчих. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 12 дахь одоо хин 12-ыг ерөөс алдахгүй нь шүү дээ. Энэ 12 хосороо шүү дээ. Одоо энэ 12 байх нь эхлээд л 12-оор авсан 2 хос нь 12, 3 хос нь 12, 4 хос нь 12, одоо дараа нь 5 хос нь бас 12 болж иж дууссан шүү. За ингээ 11 дахь дөрвөн багнаа босгочлоо, нэг сулаа авлаа. Тэгээд сүүлийн 12 дахь дөрвөн хосоо. 1 2 3 4 авчлаа. За тэгээд битүүл. Ингээ битүүлээд 1 2 3 тоног дээрээс битүүллээ, нэг авлаа. За ингээ битүүрчиж байгаа шүү. 1 2 3 4 дахь үе. Одоо 5 дахь үе. Эндээ 5 5 авч явах нь шүү. Тэгээд дуусгах шүү. Дараа нь 6 авч болно. Тэгтээ жоохон нэлийн даалгавар том болоод ийлээ. Тэрний 5-аас илүү юм хийгээд ирэхгүй болоо гэж бодож чинь. За энд ингээ битүүлчихэж байгаа шүү. Тэгээ одоо энэ нүхнээсээ 5 авна шүү бид нар. Энэ нүхнээсээ 5 авахын тулд энэ зүг энэ утсаа энэ рүү ойртуулж өгнө. Тэгэхгүй ингээ шууд авах чинь болохгүй шүү. Тийм учраас утсаа яаж ойртуулах вэ гэхээр зэрэг за нэг 2 татчих та. Эндээс нэг татчих. Ингэж нэг татаад уцаа татчих гаргаад ингээд битүүлж байгаа юм шиг шууд татчих нь шүү дээ. Эндээс нэг татчих. Ингээд. За эндээсээ бас нэг татчих. Ингээд 3 татлаа шүү дээ. За дөрөвдөхөө шууд энэ нүхэндээ хийж байгаа татаад. Нүхэндээ хийж байгаа ингээд татаад шууд ингээд авчих. Энэ яаж байгаа юм бэ гэхээр зэрэг энэ уцаа энэ нүхэндээ чирж авчирж байгаа байхгүй юу. За бүр ингээд ойртуулаад аваад ирлээ шүү дээ. За тэгээд 3-аа явна. 3-аа яваад эндээ одоо 5 баг нь үсгэн шүү дээ. Тэгээд дуусч байгаа. За нэг дахь нь үсчлээ. Хоёр дахь нь үслээ. Гурав дахь нь үслээ. Дөрөв дахь нь үслээ. Тав дахь нь үслээ. За ингээд ер нь дуусгана гэж бодож байгаа. Яг дээшээ ахиж нэг үе яваад 6-аар битүүлж болно. Гэхдээ 5-аас илүү битүүлэх хэрэггүй. Яагаад тэгэхээр 6 үе явахлаар зэрэг жоохон даалгавар том болоод илээ. За ингээд нэг нүхээс одоо 5-5-ыг авч явах нь шүү дээ. 5-5. Тэгээд энийг хүрээлээ дуусгах байгаа шүү. За тэгээд энийг дуусгах байгаа юм чинь эндээ нэг жоохон юм энэ долгинуудын энэ 5-5-аар ингэж яваад эндээ буулгаж байгаа бөхөлж байгаа дахиад 5-аар аваад бөхлөө 5-аар аваад явна шүү. Төгсгөлийн хүрээлэлтэй хийж байна. За тэгээд ингээд энэ том нүхнээсээ 5 авчлаа. Энд нөгөө дөрвөн баг чинь болж байгаа шүү. Дөрвөн багныхаа голоос 1 2 яг энэ голоос нь ингэж татаж аваад тэгээд ингээд орхичраа. Шууд ингэж авахгүй нь шүү дээ. Энэ дөрвөн баганда голоос нэг авч ингэж бөхөлж өгөх нь байна. За тэгээ ингээд 5 1 2 3 4 5. За ингээд 5 авчлаа. Тэгээд одоо дараагийн нүхэн 5 авна шүү дээ. 5 авахаас өмнө энэ дөрвөн нүхэндээ нүхнийхэн голоос нь ингээд нэг удаа зүгөө оруулаад ингээд бөхлөд авчаарай. За тэгээд шууд эндээ 5 авах нь шүү дээ. Ингээл энэ нүхнээс 5 авна. 5 авахаас өмнө энэ дахиад энийг харуулчих. Том нүхнээс ингээд 5 авчиж байгаа шүү дээ. 5 ингээд авцсан байгаа. Тэгээд сул мал ерөөс явахгүй. Яагаад гэвэл энийг хүрээлж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ дөрвөн нүхнийхээ голоос ингэж аваад ингэж бөхлөөд нэг орхичиж байгаа шүү. Тэгээд цаашаа 5 ингээд өргөжлөөд аваад явна шүү дээ. Гурав 4 5 авчлаа. Энэ хажуу талхын дөрвийнхөө голоос нь бөхлөөд ингээд авчих шүү. За тэгээд энэ ингээд 5-5-аар ингэж хамгийн сүүлийн төгсгөлийн хүрээлж байгаа шүү. 5-5 яваад одоо энийгээ хийж штэ хэдүүлээ. Энэ 5 яваад энэ нэг бөхлөө дахиад 5 яваад нэг бөхлөөд ингээд дуусгаж байгаа шүү. За одоо ингээд эн чинь бас л энэ хүрээч бас л 12 байна шүү. За одоо ингээд ингэж яваад энэ доо ирээд дахиад тайлбарлаж өгье. За одоо ингээд хамгийн сүүлийнхэн 5-ыг хийгээд дуусгах гэж байна. Энэ бас л 12 байгаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 дахь нь энэ байна. 12 дахь нь эндээ босгож штэ энэ том нөхөндөө. Тэгэхин тулд яг хөө ихээр зэрэг одоо ингээд энэ 5 баг авцсан байгаа штэ. Энэ хажуудлын 4 багныхаа гол руу нь оруулаад ингээд нэг бөхлөөд ингээд шууд дараагийн 5 багнаа энд босгох нь штэ. 1 2 3
4 5. За ингээд 5 ингээд хүрээлээ дуусч байна. Энэ 5-ыг босгочоод яах вүлээ гэхээр энэ дөрвөн багныхаа голоос нэг удаа ингээд татаад доош нь дуулгаад бөхлөд өгнө шүү дээ. За ингээд эндээ одоо битгүүлээд энийгээ дуусгая. Энэ нэг хоёр дахь нүхнээс ингээд битгүүлээд шууд ингээд уцаа татаад гаргаад авах нь шүү дээ. За энд яг ингээд нэг ингээд дуусч байгаа байхгүй юу? Дээш нь бас 6 үеэр явж иж битүүлж болох юм бэ. 6 үеэр яваад битүүлэхээр жоохон том онцгой болоод илээ. Тэгээд би 5 нь утсан дагаа орох юм гэж бодоод дандаа ингээд 5-аар хүрээлээд дуусгаж байгаа шүү. Тэгээд дээш 12 явчих. 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 яваад ингээд уцаа таслаад ингээд уцаа татаад авчих. За ингээд энэ дээрээ ирээд гогцоо гаргачих. Тэхүү гогцоо гаргасан дээр ингээд өлгөөд юмд өлгөчлөх зүгээр. Аяг тавгаа угаачаад тэгээ сайн бацж байгаа ингээд өлгөчөр усан сайн шавхрах болов гэж одоо тийм өлгөр хийж өгөх тааш шүү. За тэгээд энд очираад энтэйгээ бас ингээд ортуулаад энд ингээд юу хийхэд авчаа хэдүүлээ. Ишийн уяг нь гаргачих. За энэ утсаа ингээд татж гаргаад ингээд бүхэлж. За ингээд бүхлөд тэгээд энэ уяагаа ингээд гаргачлаа. За тэгээд энд сайн бүхэлж авчаад энийг хайчлаад энэ голынхаа нэг бүхлөд авцсан дээр байна. За тэгээ нийлүүд дуцууд эйш нь ингээд гүйлгэд оруулчих нь варцгар юм чинь нэг харагдахгүй зүгээр байгаа ингэсгээд энийг ач гэсэн энэ лугаа ингээд татаад оруулчих. За ингээд хөрөх юм амархан юм болохоор зэрэг би бүр амархан юмнуудыг төвж ингээд та хэд зааж өгöd байгаа шүү. Маш амархан байгаа юм. Би тоог нь бичлэг янзлахтаа шууд оруулаа явчихна. 12-оор авна. 12-оор авахдаа нэг багныхаа хооронд заавал хий авч хийж нөх гаргаж өгнө шүү дээ. Тэгээ 12 аваад 12-ийнхаа голын нүхнээс 2 баг нь босгоо явцсан байгаа. Дээш нэмэгдээд явж байгаа. Ингээд 2 баг нь дараа нь 3 баг нь дараа нь 4 баг нь ингээд 5 баг нь 4 багнаа ингэж аваад 5 баг нар хүрээлээ дуусгачих шүү дээ. Их аюу амархан юм. За тэгээд ингээд аяг тав угаагаад угаахад ч юм нэгч зузаан биш нэгч нэмгэн биш аюу нэвтийхэн болж илээ. Тэгээд ингээд энийг дагаад дураагаад нэхэрээ ер нь энэ нэг утаснаас нэг 12 13 гарчихлоо гэж бодоод байна би. Тэгвэл яг нэг утаснаас 12-оор гаргаж чадах юм бол хэдүүлээ ойдын төгрөг хийчих шүү дээ. Нэг юм утаснаасаа 12 ширхэг ийм систем маань нэхэд 13 ч юм уу гаргачвал нэгийн дор хийж 2000 төгрөгөөр зардлаа гэж бодоход чинь 10 20 22 3000 төгрөгт болчихно шүү дээ хэдүүлээ. Ийм утсаа чи 850-аар зарна гэдэг байгаа шүү дээ би. За яг цаашаа хүмүүс нэмж зарлаа гэж бодоход 9000 100000-аар авахд чи 100000 утас чинь юу 12 юм чи 20 гараа явчихна шүү дээ. 22 3000 төгрөгөөр босчихно шүү дээ. Тийм учраас энэ жижиг сэтгүүдийг нэхэж орлого сан болоорой та хэд байна. Энэ их амархан. Бараг зургийг хараад дагаад нэхэд явсан ч болохоор байгаа шүү. За энэ 5-8-ын зүгээрээ ер нь ихээр энэ Япон зүг байгаа би энийг жоохон үнэтэй авсан. Япон зүгнүүд аяг үнэтэй байт юм байлээ. 60,000 воноор авсан шүү. Энэ хожоо зүгнүүд болохоор зэрэг Солонгос хямдхан юм байлээ. Би энэ 1000 төгрөгөөр юм 5 номер энэ 3 номерын зүг энэ 1000 воноор авсан. Япон зүгнүүд болохоор нэхэд аягүй сайн чанартай юм байлээ. Тэгээд 10,000 воноор авсан байгаа. За баярлалаа баяртай. Нөхөрхөн системдээ нэхэд орлого сайн болоорой манайхаа баярлалаа баяртай дараа уулзъя. Өшөө гоё энэс ч амархан юм оруулж өгнө. Дараа